За манай хаус амны орон сууцсан юм. 268 м квадрат гэхгүй. Тэгээ нэг давхар бол том өрөөний одоо энэ булангаа ашиглаж цонхны хэмжээг айгүй гоё томоор хийчихсэн. Галзуухны тавилга бол энэ галзуухны тавилга айл бол үлдээх. Энэ бол дандаа шин тавилганууд байхгүй. Улаан шалны халаалттай. Халаалт зогсчихор хүүтэн болчихдээ шүү дээ. Тэгэхээр шалны халаалтаар гоё шийдсэн. Бойлероор халдаг. Гэхдээ эко оруулч нөгөө нэг одоо 5 шугам явж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө төвийн халуун хүүтэн уснууд бүгдээрээ хангалтсан. Тэр нөгөө бойлер хэрэг байхгүй л гэсэн үг дээ. За энэ бол ажлын өрөө. Ажлын өрөөн дөрөв тэгэл яг нэг давхартаа маркийн блок гэж байна. Тэгэхээр дулаан халдагдлаа маш бага. 4 өрөөтэй. Жижиг өрөө. Хүүхдийн өрөө бол нэг хүүхдээ болгож чадна. Энэ унтлагын өрөө аав ээж энэ. Тийш террастай. Мастер унтлагын өрөөтэй. Та хоёр минь танилцаарай. Баантай 0 дүүштэй маш гоё яг том цонхтой харуулцтай 2-5 харуулцтай. Маш гоё одоо сэтгэлээ гаргаж хийж исэн юм билээ. Анх өөртөө амьдрна гэж уусаа хийсэн юм билээ. За энэ одоо сүүлийн өрөө. 4 өрөөт нь амар хөрөө байгаа. 4 өрөөтэй. Одоо жижигхэн зөвхөн нэг ороод багтахгүй байх жишээ тийж дээ. Эднийх бол айгүй том. Үнийн дүн нь 550 сая. Боломжийн үнэтэй. 2 машины зогсоолтой. Дулаан гаражтай. Тэгээ нөгөө дулаан гаражаас шууд гэлэг ороод ирдэг. За баярлалаа. За. Ок. Тэгээд